За, сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ. Сайн байцгаана уу? Mike the Friends маань 37 дугаар энэ хүү хэлж байна. Та бүхний харж байгаачлан студид. Зайка. Гана хоёулах навна гэж. Манай 3 дахь та бүхний одоо манай хөтлөгч. Хөтлөгч маань ер нь бол амралтаа авсан байгаа. Хувирлаганаар аялж яваа. Зугаалаа л ажил хийхгүй. Тийм болохоор нэг дугаарыг бид хоёр хоёулаа бичгүүллээ. Тэгээд мэдээж бидний одоо бэлдсэн дугаар бол Австрийн уралдааны талаар тий. Энэ 7 хоногийн Австрийн тодорхой хэмжээ Австриотын уралдааны талаар ярина. За юу маань формула маань 2-7 хоног амарч байгаад бас ирлээ тий. Тийм. Тэгээд яг уралдааны ярихаас өмнө хоёлаа нэг энэ 2-7 хоногт ямар нэгэн үйл явдал болсон тий. Санаач мэдээ юу вэ? Тэр талаар нэг товчхон дуртай авч тий. За. Mercedes-ийн одоо Fenity хувьд нэг баяртай гэх юм уу одоо ямар их нэг үйл явдал болсон. Тэр нь George Russell гэрээгээ сонгосон. Тий. Toto Wolff ямар ч гэсэн эх жилийн 2 нисгчийн нэрийг ямар ч гэсэн зарлаад авлаа. Тэгэхээр одоо нэг үлдсэн хугацаанд араас ч нэг арай нэг 50 уралдах байлгүй тий. Бас нэг гэрээ мэрээ санаа зовхгүй. Тий. Тэг яг юу яагаад байгаа штэ. Гэрээ зарлахлаар ерөнхийдөө нэг эмүүлцэн яар л гэж яриад байгаа штэ. Гэхдээ эмүүлцэн яар ч одоо өөрөөр хэлбэл нэгээс их болчвол ер нь л олон жил болчиход байгаа штэ тий. Тэгэхээр яг 2 жил юм уу 3 жил юм уу тэр нь жоохон ойлгомжгүй байгаа. Тэг яг нэг inside мэдээгээр бол ерөнхийдөө нэг дээр нэмэх нэг гэдэг гэрээдэл юм шиг байлаа. 26 онд бол ямар ч суралтна. 26 онд ямар нэг хэмжээний үзүүлэлтүүд тавьсан байгаа шаардлагууд. Тэрийгэ биелүүлэх юм бол 27 онд автоматар сонгогдно гэдэг. Тийм. Тэгээд жилийн жилийн гэрээний хугацаанд 40 сая пунд стил. Яг миний нэ яриадсан тий яг юу байсан юм шиг. Яг Russell Mercedes-с 30-ыг өгье гэдэг чинь Russell жоохон би 50-ыг аммаар байна гэдэг дундаа гэж хэлсэн юм шилсэн надад надад бол яг гэж гисэн чинь. Тэг ингэснээрээ одоо нэг нийт нисгчдийн дунд одоо цалингаараа 3 дахь болж байгаа юм байна. Mercedes бас тий. Бертаа байна, мөнгөтэй тий. Бас нэг нисгчээс цацыг. Тий 30 за 20 30 за 40-ыг аа. Анх Бертаа авч өгчий гэж өгсөн баг. Бодож байгаа юм даа. За тэгснээрээ Russell маань ерөнхийдөө одоо өөрийнхөө статус ихчсэн ерөнхийдөө ингээд олон зарлаад авчлаа тий. За guys би одоо тий бас нэг элит нисгч нэг боллоо шүү гэдэг мессежийг өгсөн болов уу гэж бодож байна. Гэтэ яг нөгөө талаасаа бас ингээд энэ үйлрэлийг харах юм бол тэрийг ч баталсан шүү дээ. Авсан шүү дээ тий. Өстө нэг хөдөлмөрөөрөө хөлсөөрөө яг энэ мөнгөө одоо өөр гэрээгээ олж авлаа тий. Гойдж авлаа гэдэг үг болсон тий. Яг тэглээ. Яг өөрийнхөө хочондооч таарсан уралдсан тий. Ер нь л байнга подиум аваад одоо юу гэдэг Макларен авч чадаагүй, Макс авч чадаагүй бол заавал дунд нь ингээд Макл орж ирэл хин нэг алдаа гаргах юм бол заавал тэрний оронд нөхөд байж барин нийслээд байсан. За нэг юм мэдээтэй. Хиний Антонеллигийн гэрээ бол тодорхойгүй. Гэхдээ бас ерөнхийдөө нэг иймэрхүү гэрээ байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл одоо анхны одоо руки бас гайгүй амжилттай явлаа шүү дээ. 2 жил нэг подиум болов. Нэг подиум болсон. Канад тусна. Тэгээд бас мууг бас хэдэн оноо зулгаагаад бас нэмэр болоод одоо Mercedes-ийн 2 дугаар одоо construction captor 2-т явж байгаа бас нэлээд хувь нэмэр оруулаа тий. Өдөрлөгийг сайн эхлүүлсэн тий. Дундуур нь жоохон өөрийгөө алдсан ч гэсэн тэгээд. Одоо эргээд бас гайгүй ирж байгаа шүү. Тэгээ одоо нэг юм юмсаа гарчлаа шүү дээ. Буцаад өөртөө хамгаалсан гараа тий. Арай өөр болчихсон. Мэдээж залуу хүүхдүүд эхний өдрөл алдаа байлгүй л яг. Тий. Тэрийг нь бодоод бас нэг биш бас нэг дээр нэмхийн нэг гэсэн гэрээмэрээ өгсөн болов л гэж хүмүүс таамаглаад байгаа юм байна. Ямар ч юм Mercedes-ийн дараа жил 26 онд л шинэ үлрэл, шинэ бүх юм эхлэхэд 2 нисгч маань байх нэ. Баттай болсон. За тэгээд Russell-ийн фэнүүдтэй баяр хүргэе. Бүгдээрээ бас юу л байгаа л үү? Сэтгэл хангалуун байгаа л үү? Тий, бас яах нь гэдэхгүй бас тий сонь мэрэгдэл Макс заа гэсэн. За явлаа гэхэд оронд нь хин ч ирэвлээ тий бас хэцүү шүү дээ. Тэгэхээр бас нэг дассан нисгчтэй юм уу мэддэг. Тэг бас нэг гой мэдээ гарсан юм а Russell-ийн 10 хэдтэй ахтай лээ. Формула 4-ийн авраг болчоод тэгээд ээж аав нэг албасар хийсэн бэл 14-т илүү 17-т ч л байсан баха. Тэгээд ээж аав хийсэн бэл за минийхөө одоо ингээд ээж аав нүндээ ингээд мөнгөгүй байна. Одоо ингээд цаашдаа юу гэж спонсорлох боломжгүй байна гэдэг. Тэгээ яг энэ үед дээр одоо бас нэг эйжент гэж юм байгаа штэ. Тэр нь яаж жагаад нэг юу байсан юм шиг байгаа. Бас нэг танил сүлбөөмөрлөөр ингэж жагаад нэг Тотогийн мэйлийг олсон юм шиг байна. За ингээд ямарсан Тотогийн мэйлийг олсон.
Тэгтээ би бичгээс илүү чи баг өөрөө бичүүлж яах гээд. Тэгээ Russell юу яасан бэ юм бэлээ. Самерно намаа ингээд Жорж Russell гэдэг бидэд настай би одоо Формула 4-ийн авраг болцсон. Ингээд би үнэхээр мөнгөгүй болчлаа. Та надаа ингээд жоохон цаг гаргаад өгвөл ингээд яг гэрээ бол гуугаагүй. Зүгээр надтай уулзах цаг гаргаад өгөөч гэж хэлсэн юм бэл. Тэрийг нь хэн уншаад тоотой жоохон мэдээж бас тэр чинь бүүн скаутууд явж байгаа шүү дээ. Угсаа хардсан байсан. Тэгээ харин өөрөө зоригтой над руу ингээд бицүүч байсан. Шууд тэр 15 минутын дараа шууд мэйл ирсэн гэсэн. За маргааш тэдэн цагаас. Тий. Тэгээд Тотагийн одоо инээдэг ганц юм нь юу гэсэн. Яг одоо Раслал өөрөө Тота жоохон хэтрүүлж ирээд байгаа маа л гэдэг. Тэгээд яасан гэсэн чинь ингээд костюм бичээгүй юмсэн зэ. Зангам ингээд шаасан. Тэр нь тэгтээ бас яг хөөрхөн нэг юм стайл те нэг юм гоё биш. Тэгтээ яг нэг дайралцнаа л хөөрхөн ингээд таарснаа л өмссөн бас нэг жоохон томцсон те мөнгөн зохиогоо. Тэгээ доогор нь бас нэг юм юу боцик шаасан. Нэг тийм байсан нэг хүүхд орж ирсэн манай ингээд нөгөө офисаар орж ирсэн гэл дооглох жоохтой хашигнаар тий. Тэнгүүл юу байсан юм шүү те. PowerPoint дээр ингээд слайд хийгээд нэр үзүүлсэн юм шүү те. Тийм байлээ. Би одоо ийм амжилттай ийм гаргасан гэдэг. Хөрхөн юм хийцэн. Тэгээ тэнгүүлээ би ингээд надад Формула 1 авраг болно гэдэг сүлдэнтэйгээ бараг тооцсон шүү те. Та надад энэ жил шахаад наа гэлээ. Та надад итгэл яачих юм би шууд авраг болно л гэсэн. Тэрний хараад одоо ингээ те ийм амжилт өргөцсөн явж байна бас нэг кино хийх те кино юу юу яаж байгаа хөө Ализээ эрхмэрхийн авцсан гарууд бол кино хийж нэг юм харилцал явж байгаа тийм нэр тэгээдсэн уул нэг WhatsApp-ийн нэг юу өгөөч гэсэн юм байлээ өөрөө бол ингээ видео кол хийгээд надаа нэг жоохон цаг гаргаж гэж давай шууд офстер гэдэг тэр үл яасан бол мэл явчихсан орилсон багт те ориллоо зүрх ингээд гэл. Заалаа маргааш яах вэ ярих гэл. Тэгэхээр тэгсэн хүмүүс ер нь одоо ийм байдалд өртсөн амжилт гаргаад чамгүй одоо 3-т ордог цалинтай ийм том нисгч болсон байна гэж. За дараагийн мэдээ. Гэвэл сая юу Австрийн мада одоо Австрийн циркут маань гэрээгээ сонгосон. 2034 он хүртэл энэ явуултаа ер нь болохоор болсон. Энэ одоо бүгд л гэрээгээ сонгоод 2030-д л авчлаа шүү тий. Тий, ер нь 33 34 үе гээл явна тий. Их олон жилийн гэрээ хийгээд байна. Миний бодлоос юу яагаад байгаа юм шиг нэг одоо шинэ регуляцийн гарах гэж байгаа шүү дээ. Тэрнтэй л ер нь уялдуулж л хийгээд байгаа шүү. Тэрний нэг жоохон наан юм айс 1 жилийн дараа ч юм уу тааруулж л. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг регуляцийн бас нэг машинууд нь онцгүй болчвол уралдаан сонирхуу болчвол ч юм уу тий. Тэрнээс жоохон ингээд имээгээд промотерууд бас нэг юм өөр нэг 15 жил 20 жилээр биш багаар хараад нөгөөдөл нь ч гэсэн бас удаан хугацаагаар ингэж нөгөө юу өгөхгүйгээр бас дунд нь дараа дахиад гэрээгээ сонгохтаа нөгөө үн мүнээ нэмэх ч юм уу тийм яг тийм үнийн өсөлтөөс үнийн өсөлтөөс тэрийг хамгаалж бас аль талд нь тэгж байгаа шиг байна. Дээр нэмээд бас орж ирэх гэдэг циркууд айгүй олон байгаа. Орж өсөлттэй байгаа тийм өсөлттэй байгаа циркууд нэлээд олон байгаа. Тийм болохоор бас газ байраа эзэлж аваад ингээ мөнгө төргөөд шийдээд тэгжсэн өөрсөнд нь ашигтай олон жил яваад бол нэрэж нийснэр олон циркут байгаа дунд одоо хамгийн одоо авах магадaltaй циркуудын дунд одоо Туркийн циркут байгаа. Тийм буцаж орж ирэх гээд байгаа. Дээрээс нь Солонгосын Сөүлийн циркут байгаа. Тэгээд өмнө уралдаж ирсэн Малайз. Тэгээд дээрээс нь юу байгаа юм бэлээ. Тайланд бас орж ирэх гээд. Тийм өөрсдөө шинээр гээд юм шиг тийм. Шинээр барьж. Германууд бас орж ирэх гээд юм шиг л шүү. Хүмүүс одоо нөгөө яагаад Германд байхгүй байгаа юм бэ л гэдэг. Тэнгүүт нөгөө нэг промотерууд нь болохоор өөрсдөө ашиггүй байна гэдэг. За ашиггүй байж гэж байхгүй л байна. Би зүгээр тодорхой хүсэж байгаа хэмжээний ашиг олж харахгүй байна гэдэг дээр л. Нэг жоох юм болохын төлөө ингэж их ажил хийж гэж жоохон тэгээд хүрэхгүй байна. Тэрэн дээр л жоох явж байгаа. Тэрнээс чинь ч одоо Германч юу вэ те автомашины одоо те том гүрэн ус те тэгээд Формула 1-ийн юу гэнэ гэдэг ч бас жоохон санал баг. Тэгэхээр Солонгосоос нэр өнөхөр ордож магадгүй баха. Солонгос чинь 80-90 донд байсан юм шиг л ч те. Одоо иргэд ороод ирэх магадлал өндөр. Ягаад л одоо дэлхийд Солонгосчууд хөдөлгөж чадчих шүү дээ. Бүх юмараа базж штеп чи. Одоо мейн спонсор нь юу ах ойлгомжтой Samsung гэж. Зөвхөн Samsung бол өөд танк гэж. Тэ ороод ирээ. Нэг аа.
Тэгэл дараагийн спонсор нь LG Hyundai ч гэдэг юм. Тэгэл бүх нөө томчууд нь мөнгө аяал зү нийлж байгаа л үгээр авъя. Тэгэл нээлттэй ингэж хийн минь одоо юу гэж чинь тэгэл циркут дээр ямар юм хийн минь гэл Blackpink явчих хэлдэг хэлж ийж шүү дээ. Тэгэл дуусаач дээрээс. Зя. Тэр дараагийн өөр мэдээ. Юуны FI-гийн нэг ерөнхийлөгчийн сонгуул 12 сард болно гэж ярьжсэн шүү дээ. Одоо Ben Sulaymas гадна Tim Meyer гэдэг хүн байгаа гэд. Тэгээд дээрэс нэг хоёр эмэгтэй байгаа гэсэн. Тэгсэн чинь Tim Meyer сая өнгөрсөн 7 хоногт нэрээ татсан байлаа. Татсан ч явахдаа юу яад юм шиг лээ. Одоо энэ сонгуульд өрсөлдөхийн тулд 6 ТV-ийн чөлөө ингээд федерашнуудаас ямар ч хэсэн нэг ардталтай бэкап буюу одоо энэ хүнийг бид нар дэмжинэ гэдэг тийм юу тийм шиг лээ. Тэнгүүт хэмжээнд авах хэрэгтэй гэж байна. Авах хэрэгтэй. Тэнгүүт өмнөд Америкийн одоо тэр юу одоо дэмжих саналыг өөртөө одоо ингээд бадцсан хүн одоо Экстон гэж байсан шүү дээ. Одоо формулын эзэмшдэг тэрний эхнэр нь бадцсан юм билээ. Тэр нь тэнгүүтээ аль хэзээ Сулейманыг бид яана промотлоо дэмжинэ ингээд баг гэд хаацсан юм. Тэнгүүт чи Майер угаасаа өмнөд Солонгос гэнэ. Өмнөд Америкаас одоо дэмжлэх байхгүй болоод тэгээд тэр нөхцөл ингээ хангагдах болоод тэгээ болж байгаа юм байлаа. За тэгснээр бараг л ойлгомжтой болчих шиг байна. Цаагаараа тэгээд зохион байгуулалт бүлэгтанхаа гэдэг байна шүү дээ. Тийм явчих шиг л боллоо. Тэгээ яг одоо ойлгомжтой болсон юм билүү. Ерөнхийлөгч юм болох нь. За сүүлийн мэдээ гэдэг нэг мэдээ болчихоо. Сонирхолтой юм болсон байгаа саяны уралдаан дээр. Одоо хүмүүс яг сайн сонссон байж магадгүй. Уралдаан эхлэхэд одоо яг formation lap-ийн өмнө машинууд бүгд гарч зогсоод механикуудтай хамт ингээл дугуйг нь барайл бүх юм ингээл бүгд гараад ирсэн тий халаагаал тий байдаг. Тэгэхээр тэрэнд юу яд юм бэ? Сүүлийн 2 минутанд зөвхөн нэг л хүн үлддэг. Бусд нь бүгд машинаас холдоод замынхаа хажууд гардаг. Сүүлийн 1 минутанд болохоор бүгд зарах хэрэгтэй байт юм байна. Тэгээд эргээд тэр замаас ингэж гарсан бол эргэж очиж болтгоо гинэ. Машин руугаа чамаагаар эргэж очиж болтгоо. Тэгээ formation lap ихсний дараа Red Bull-ийн нэг механик инженер буцад зам руу ороод буцад зам руу орсон шалтгаан нь болохоор ингээд яг хөдлөх зураасан дээрээс нэг яг хан дээр нь McLaren-ийн одоо Norris-ийн ингээд хөдлөх одоо ингээд өөрийнх нь одоо юу гэх юм өөртөө шипи болгоод яг наацсан байсан хуулганд чуулсан. Энэ юу юм бэ лээ? Энийг уншиж эхлээд нөгөө юу уншсан аахгүй нөө 50,000-аар торгууллаа гэд. Тэгээ харсаж ингээл зам дээр буцаж гарлаа гэл. Яах гэж зам дээр гарч ирэл. Тэгэл уншаад байсан чинь бүр нэг жигтэй юм болоод тэгээ харсан чи яг Ландогийн нэг шипиний хан дээр наасан цаасын урах гэж оролцсон гэд. Тэр үл яг орсон гэсэн юм байна тий. Яг орсон. Тэгээд зам руу эргэж ороход нь замын маршал хэлсэн шүү дээ. Боловлох гэж оролцсон гэж байгаа байхгүй. Тийм тэгсэн чинь манай шууд тоохгүй очоод хуулчаал яваад. Тэгсэн юу би яагаад бараг дээл гараа явсан юм шиг үлээ. Өргөжтэй тарьж хэлэхэд машин маань угаасаа машины одоо нэг байрал тогтоос ингээ зураас гаш хөдлөх хэвээр. Тэр нь өөрөө 2.7 м өргөнтэй. Машин дотор сууж байгаа нисгч бол тэрийг харах юмч боломж байдгүй. Тэгээ энэнд нь туслах гад FI-аас ийм шар зураас ингээ уулан гаргаж өгдөг. Ингээд үргэлжлүүлээд нилээн одоо харагдах байдлаар. Тэнгүүт яагаад ч мэдэхгүй Norris ерөнхийдөө тэрэндээ баримжаандаа муу ч юм ингээд давхар хан дээр ингэж бас юу наалгаж өгд юм бэлээ. Лент наалгаад за чи энээс л одоо толгойч юм ингээ хитэрч болохгүй шүү гэх. Нэг өөрөө нэг толгойд харсан ч юм уу тийм ингээ. Нэг тийм шиг үлээ. Тэгээ энийг бас нэлээд олон удаа хэрэгжилж лээсэн юм байлээ л дээ. Тэгээд өөр нисгчээс хэрэгэлдэм юм шиг үлээ. Ер нь тийм. Тэгээ FI-аас энийг бол хориглодоггүй. Энийг хориглохгүй гэсэн одоо дөрвөн заалт малт байдаггүй. Тэгвэл нөгөө талаасаа энийг нь урж болохгүй гэсэн бас заалт байхгүй. Тэгвэл одоо нэг юу хэлээд тест те. Энийг яг гэдэг. Тийм буцаж орж ирэхгүй гэдэг нь торгож байгаа. Гэхдээ нөгөө талаас цаагаараа нөгөө нэг бас юм жоохон ёс зүгөө нэг спортлог бус үйлдэл юм тий нэгнийхээ тий өөртөө ингэ тааруулж хийсэн байсан шипийг нь одоо ингэж урах гэж оролдлоо. Тэгээд 50,000-аас орсон байгаа. 50,000-аас торгохдоо гэхдээ 25,000-аар шууд төлнө. Үлдсэн 25,000 нь болохоор одоо хөлдөөцсөн тий. Яг нахид ийм алдаа гаргуул төлнө гэсэн тийм заалтаа торгуулсан гэж. Тэгээ ингээ харахлаар бас нэг юм хүүхдийн юм шиг жижиг сажиг юм дээр бас тий ерөөсөө тий яг нь миний бодлоор энэ иймэрхүү үйлдэлүүд Red Bull-с ер нь аягүй их гардаг л та юм. Их бага хэмжээгээр тий их бага хэмжээ одоо ингээд одоо жишээлбэл яг pit stop хийж яхад pit хийчихэд гарахт нь нэг инженер нь юуг нь татч өгдөн шүү дээ. Тэр нэг хийм бууны
нэг одоо утсыг холдуулж өгдөө шүү дээ. Холдуулж өгдөг. Тэгэхэд 21 онд Хамилтонтой уралдаж яхад Хамилтонгийнх ингээд одоо Хамилтон PT-ч гарахтан шүү дээ. Инженер нь хөдлөхгүй шууд зогсож байгаа байхгүй. Ирээ мөргсөн ч хамаагүй гэсэн. Тэр уцаа бүр татахгүй ингээд зогсож идэг ч юм уу те. Иймэрхүү маш олон жижиг ийм үйлдэлүүд аяг их гардаг. Энэ бол энэ чинь тэгэл эгээгээл 0.5 секунд идчихэж байгаа байхгүй те. Тийм 0.5 чигээрээ гарах ингээд дараал гарна гэдэг дараалж байгаа юм те. Тэгэхээр тэр нь ч дотроо зүгээр яг цаг алдааг байсан дотор нь орж иж байгаа шүү дээ. Энэ зүгээр л авт гарчихгүй хөгийн юм хийж яах юм да гэсэн бодол төрүүлж байгаа юм тийм. Ерөөсөө тиймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар давуу талыг авах гэж оролдгоо гэх юм одоо энийг мөн дахин батлагдлаа гэж. Тэгэл одоо 5 уралдаа үлдсэн байна, оноо ойрхон байна. Тэгэл байж болох бүхэл юм бол хийж байна. Одоо дээр нь араас нь хөөж байгаа учраас тийм урд нь аваад араас нь хөөж байгаа учраас бүхэл юм хийж гин. Одоо за тэгээд урлагийн хандлага дараа нэрээ те. Тийм их юм өөрнөө да. За ингээд энэ 7 хоногийн маань ингээд уралдаа эхэлсэн. Энэ 7 хоног маань нэг давуу тал нь спринттэй байсан. Сонирхолтой нь спринт уралдаантай 5 дотор нэг зөвхөн нэг практис хийгээд тэгээ шууд квалигийнхаа спринтийн квалитай. Спринтийн квали дээр бол яг хаа Полиг Макс харсан. Тий. Хоёрт Ландон Норрис, 3-т Пиастри, 4-т Ника Хулкенберг орж ирсэн. Одоо онцлог хүн гэвэл гэж орж ирсэн тий. Хулкенберг чинь подиум авснаас хойш ерөөсөө эхний арт ороогүй. Тийм бахаа. Нилээн л удаан баяраа тэмдэглээ. Ажилдаа одоо л орж байгаа шиг шүү дээ. За одоо нэг жоох сериусны үзэхгүй л арай л удчихлаа. Өдийг хүртэл зам бараг подиум баснд энэ болгонд нэг бараг хүн болгон баяр үргээд яваад тах шүү л. Тий. Одоо модноос гарсан гэж. За тэгээд яг тэ спринтинг квали дээр нэх онцлох юм нэх болоогүй тий. Тийм сонирхолтой юм. Ихэд Макс хурдан байсан. Хоёрт Норрис орсон, Пиастри араас нь орсон. Хулкенберг, Рассел, Алонсо за яг дөрөвд бол нэг Ферраригийн 2 маань нэлээд хань орсон. 8 10-тай. Эсрэгээрээ Уильямсын 2 бол нэлээд урд орсон. 7 тэгээд 9. За. Тэгээд шууд юу руу спринт руу орох. За. Спринт тим оролдоо нийт 19 тариг оролдоо болсон. Тэ. За тэгээд бидний одоо улирал эхэлснээс хойш ер нь за арайч улирал эхлэхээс хойш те ер нь 2 дугаар хагасаас хойш ярьсан хүлээсэн юм маань боллоо. Макларны 2 маань хоёулаа мөргөлдөө DNF боллоо те. Шууд оролдоо эхний төрөгдөлтөд гараа Пиастриг сайн хэлсэн. Тий. Пиастри бараг гадна талаар нь бараг л дүрлсэн шахсан. Тэр нь бол урд нь орчоод яг эргэлтэн дээр дотор байгаа учраас Норрис маань дотор талаас эргээд тэрийг харин урдуураа гаргачаад дотроо нь орхсон бол тий араас нь Хулкенбергт мөргүүлээд. Тэгээ мөргөлдөө давхар тэгээд бөөнөрөө сайхан доминаш шиг мөргөлдөө тэгээд Макларны хоёрыг бие мөргөөд бүр гарсан. Норрисын хойд дуу шууд. Тийм, баруун хойд дуу. Өвч зүүн хойд дуу тий салж унаад. Салаад. Гэтэ обууд нь үлдсэн дөө амар авцсан. Тий. Тэнгүүд Пиастригийн баруун уртлын юу н тэнхлэг. Тий. Амортизатор suspension тас авсан. Бүгд хуурсан тий. Тийм болохоор ерөнхий цаашаа уралдах боломжгүй болсон. Уул нь цаашаа явсан тий. Тэвний уртлын юу болохгүй нэгэ. За зогс юу ч юм болохгүй нэгэ. Ника Хулкенбергийн уртлын бас салхитны зэсгч манаас хугарч унсан тийм. Тэр нь тэгээд Цунодагийн доор нэлээ доорсон тий. Тэгээд нэг амар болсон юм л шүү дээ. Яг тэр хэний блэ? Алонсогийн ч юм уу яг уртлын хэсэг тасраад яг Хамилтны юм дээр хаалан дээр цохогдоод тэгээд явсан юм л шүү дээ. Халаа байгаагүй бол Хамилтны яг цохолол бас яах ч байсан юм лээ. Юу харагдчихлаа. Юу харагдчихлаа шүү. Тэгэхээр хаалаа нэвтрүүлсэн одоо ингээд баг 2 дахь тохиолдолж та аварж байгаа. Өө 2-оос их баха. Нилээ олон байсан даа шүү. Нилээ олон аварсан баг. За тэгээ бүжигнаан дундаас хоцсон хүмүүс гэвэл хин байгаа. Юки надад 10 хэдээс эхэлж шууд $18 $18 ороод ирсэн ороод ирсэн тий.
Уул нь тэр Хülkenberg-ийн уртлын одоо селекцэгч доор нь ороогүй бол өвшөөл урагших. Тийм 5 дээр орж ичээд чи хоошоо ухарсаар байгаа 7 номер орсон баха. За тэгэнгүүт Ferrari-гийн хоёр бол сайн урагшилсан. Тэгээд үнтэй адилхан урд нь явж исэн Sainz, Russell хоёр бас нэлээд урагшлаад авсан. Тийм. За ерөнхийдөө тэгэл тэрнээс хойш ерөөсөө спринтийн уралдаан нэг 8 дугаар тойрог хүртэл тий. Нэг Russell гүц гэж оролцсон. Тэр хүртэл нэг жоох үзүүштэй байсан ба тэгэл. Тийм Russell араас нь нэлээ ойрхон үлдчихэд араас нь нэлээ хөөсөн тий. Нэлээ хөөж явж байгаа. Тэр нэг шахаж гаргадаг. Түрүү жил яг Ландо хин хоёр, Max яг би яг тэр шиг гарсан. Russell яг 8 дугаар эргэлтэнд 8 дугаар тойрог дээр дотор талаар нь чихж хагаад хальт локлоод тэгээ эргэж чаддаг. Тэгээ Max болтож тойрж гараад. Тэгээ хоёлаа замаасаа гараад. Тэгэл гүйж чадаагүй тий угаасаа. Тэгээ шууд хаягдсан. Тэгэл хаягдаад тэгэл тасраа явцсан. Дуунж байхгүй болсон. Тэгээд тэгсэн чи яг тухайн үед нь юу ажиллаж чинь нэг Ландочан гарцсан, ДНФ болцсон. Яг ярилцлагыг зогсчихсон чи арталт нь тийм яг тэр хоёрын гүйц төрүүлдэг юм бол эргэж харангуйтлаа яг төрүүж шиг юм болж шүү дээ. Тэр чи салаан болсон шүү дээ. Макс нараас нэлээд байсан тий. Шахаж гаргаал, эргүүлээ шахаж гаргаал. За тэгээд ингээд Макларны хоёулаа ДНФ болсноор Макс оноогоо ойртуулах нь айгүй том боломжтой болсон. Тэгээд тэрэндээ ч өөрөө төрүүлж 8 оног шууд цэвэр одоо зүрхнээс асч чадсан. За тэгээд спринтер өөр нэг дурдах онцлох юм гэвэл одоо манай л нөгөө нэг Stroll гайхал 12 дугаар байранд юуны ч төлөө биш те оноо авах ямарч боломжгүй юм дээр Ocon-ыг төрүүлэх гэж дотор нь бас шах гэж байгаа аваачаад локлоо тэгээ сайхан мөргөөд гаргасан байгаа. Тэгээд цөм мөргөө. Цөм мөргөөд өргөнгөтэй шууд sorry. Тэгэхээр юу бадч тэгсэн юм мэдэхгүй. Тэгээд энээсээ болоод торгуулад үндсэн уралдаан дээр хань бас 5 грид лөө хойш пенальти аваад таашсан баг тийм. За ийм л энэ да тэгээд болсон. Их онцлох юмгүй онцлох гол юм нь одоо Макларын хоёр мөргөлдсөн байлаа. Мөн ч удаа үлдээд энэ нэрийг бас яг мөргөлдөж гарах юм. Өмнө нь яг мөргөлдөөд нэг гараа. Нэг нь гараа тий. Норris өөрөө гараад ч юм уу. Тиймэрхүү юм болсон. Тэгээд нэрээ юу яасан байсан би нэг сая санчлаа. Уралдаан эхлэхээс өмнө Норрисээс ярьцлага авч яхад өөрөө тэгж хэлсэн байлээ л дээ. 4 дахь өдрийн ярьцлага байсан. Ерөнхийдөө нөгөө нэг өмнөх уралдаан дээр Норрис Максыг мөрөхөөс бултаад Оскарыг мөрөхсөн шүү дээ. Тэгээ энэ дээр бол нилээ багийн дотор яриа игээд ямар ч хэсэн consequence буюу одоо үр дагавар нь над дээр ирнэ гэдэг тийм одоо юу яасан юм бэлээ. Тохироо хийсэн юм бэлээ. Яг тэр нь яг ямар юугаар ирэх вэ гэдэг нь одоо тодорхой бус. Тэгээ яг энийг Зак Браун ч гэсэн ерөнхийдөө тайлбарлацаа баг дундаа ярилцаад ерөнхийдөө ингээд одоо төлбөрөө төлнөөч гэдэг юм уу те нэг тиймэрхүү тохироо хийсэн гээд тэрийг нь яг хүмүүс ямар нэг юу байж болох вэ гэдэг дээр ярилцаад тааварлаад яг нэг удаа Оскарыг төв хийх ч юм уу те урд орлоод цалгин цэж өгөөд ингээд quality дээр явуулах ч юм. Нэг тийм яасан л байж магадгүйгээд. Тэгээ яг энэ яриан дээр ч гэсэн Piastri ч гэсэн өөрөө бас яг энэ яриан дээр бас нэг сэтгэл хангалуун үлдсэн гээд нэг тийм мэдээсэн. Эсвэл бүр яасан юм болоо. Одоо ингээд тэд уралдаан хүртэл хоёрын онооны одоо дээр доороо ингээд байраа солихгүй одоо Piastri урдаа байх юм бол ардаа Максыг оруулахын тулд тийм хамгаалж өгнө шүү ч юм уу. Тиймэрхүү юм бас байсан болоод Piastri бас арай жоохон магадгүй. Одоо манай Макларны фэнүүд байвал одоо энэ тал дээр бас уншсан мэдсэн юм аа бас коммент дээр бичүүлдээгээрээ манайхаа. Яг одоогоор бол нэг ийм Ландогийн яриад би уншсан. Тэгээ тэгж л ирсэн байлаа. Ямар ч гэсэн consequence бол над дээр ирнэ. Тэр нь яг юу ах юм бэ хэлэхгүй байлгал. За тэгвэл ээжл бай бас одоо үлдсэн 5 уралдаан ба тий одоо. Тий. Одоо 5 уралдаан маань тий. Гэсэн уралдаан болох нэ гэж. За тэгээд уралдааны маань quali. За энэ дэр чсэн одоо юу гэж хэлэх юм бэ? Макс бол угаасаа л бас илүү өргөсөн тий. Нисэж байна. Нислээ бас.
одоо ард байгаа хүнээс баг 0.1-ээр тий тасарч орж ирсэн шүү дээ. Гэхдээ яг энэ дээр одоо юу яхад бас одоо Макларны хамгийн одоо хэцүү байсан нэг одоо хэцүү гэх юм одоо дутагдaltaй байсан тал нь гэвэл спринтд уралж чадаагүй. Бас мэдээлэл багтаа. Тийм мэдээлэл маш багтаа. Тэгээд зөвхөн нэг л бэлтгэлтэй байсан, нэг бэлтгэлтээрээ яг бас сайн дата газруулж чадаагүй. Одоо спринтер уралдаж хат 19 тойрог тойрохдоо Макс банк одоо жишээл Макс ерөөсө банк хиндэ GPT мэдээлэл өгчсэн. Энд чинь ингэж. Тэр бүх датаг авсан учраас яг уралдаандаа зориулж машинаа өөрчилж чадхаар болчихж байгаа юм чинь тий. Арай илүү мэдээлэлтэй байгаа учраас. Макларен болохоор ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч тийм одоо өөрчлөлт аль нь тий. Дээр нэмээд машинаа эвдсэн байдаг. Тэгээд хэдэн цагийн дараа дахиад квалин болох учраас машинаа засаад тэгээд яг амжилт засах хэрэгтэй. Амжилт засах хэрэгтэй. Тийм тэгээд дээр нэмээд өөрчлөх ямар ч боломж байхгүй. Тэгэл ерөөсөө зөвхөн өмнөх байснараа л өмнөх байсан одоо бүх сетап гоогоор л гарна. Тийм болохоор маш одоо давуу тал ямар ч тийм зүйл байхгүй. Жохо хэцүү орсон. Ер нь бол Макларны фэнтэй жилхэд сөрхий. За энэ дээр Леклер бол нэлээд сайн уралцсан. Тэгээд харамсалтай нэг 1006-аар Норрис урд нь орсон байгаа. 92-оос уралцсан болоос өөр байх байсан болов уу. Тэгтээ яг хоо ингэж болоод өнгөрсөн. Харамсалтай гэх юм уу одоо Рассел маань сүүлийн уралдаа нэлээд гайгүй явжсэн тий. Тэгтээ яг саяны квали дээр бол яг хүссэн хэмжээгээр юм үзүүлж чадаагүй. Тэгээд дөрөвт орсон. Хамилтон 5-д. За тэгээд одоо Макларны одоо тийм Пиастри тийм 6-ад. За ерөнхийдөө энэ ингээд 6-ад орсны дараа одоо квалит ч тэнгуут одоо хүмүүс юм яриад ихсэлтэй. За манай Оскар ч одоо нөгөө нэг юунд орчичтэй гэдэг. Харт хоригондоо хар эргүүлгэндээ ороод ер нь жоохон эвгүй болоод байна гэдэг. Сүлийн дуралдаа бас ер нь би 3 руу басгүй шүү дээ. Ер нь сайн гавхгүй байгаа. Тэгээд хэн нэлээ хэлцэнсэн бүр за баг одоо ингээд сэтгэл зүйч аваад эртхэн бэлдэхгүй болохоо болчихжээ. Энэ ингээд зүгээр өгчлөхгүй. Энэ ингээд даймшрах юм бол одоо улам л дорцсон болно шүү. Тэгээ одоо нөгөө нэг давуу байгаа оноогоо алдаад бүр юу баг Макст гүцэгдээд баг тийм болно гэдэг. Тимчсэн байлаа. За тэгэхээр одоо манай Trust and Piastri маань юу бодож байгаа бол бичээрэй тий. За тэгээд өмнөх уралдаанаас болоод нэлээ олон хүмүүсээс нэг Piastri-г бас өмөрөөд тэгвэл одоо Piastri-г дэмжинэ гэдэгсэн тий. Макларен бас нэг талаад эндүү барьж ингээд Норрисын талд ороод байна гэсэн чинь бас Оскар Piastri-гийн талаа одоо дэмжинэ. Бас манай Piastri маань жоох муу байгаа даа. Одоо формоос өөрийнхөө формыг одоо яг өөрийнхөө формыг алдсан. Өөрөө биш байгаа даа. Тийм болохоор мэдж байгаа юм бол Оскар Trust and Piastri маань юу бодож чинь бичээрэй. Коммент хэсэгтээ. За дараагийн нэг дурдах хэрэгтэй хүн бол Берман байгаа. Берман гэхээсээ илүү нэг хаас угаасаа Америк брэнд машин учраас ирэхэд Америкийн юунд зориулж бас нэг апдейтүүд бэлдсэн байсан. Одоо баг ганцаарх наваар их шахаа апдейт авчирсан. Тэгээд тэрнийхээ ачаарч гэх юм уу одоо Берманы угаасаа сайн уралцсанаар гэх юм уу ингээд P8-ыг авсан. Бас хизэнээс хойш юмдээ баг 10 дотор ороогүй Берман. Сүлийн дуралдаа бас ороогүй тий. За тэгээд дараагийн дурдах хүн бол би одоо Цунодог л дурдмаар байна. Уул нь сүүлийн хэд уралдаан бас нэг 7 8 тий тэр хавцаа оноо аваадсан. Өмнөх уралдаан дээр бол яалтч нөгөө баг нь аваач юу руу гаргаад трафик руу гаргаад уралдааны налаа хийцэн. Энэ дэч гэсэн бас одоо энэ квалига бас муу байсан шалтгаан бас юу л хэлээ л дээ. Нэг сүүлийнхээ лайн лапыг хийж чадаагүй. Амжиж ороогүй. Юу яцсан шүү дээ. Амжиж ороогүй. Тийм бас тэр бас яг одоо энэ 7 хоногийн энэ квали дээр бас 2 удаач тийм алдаа гарлаа л да. Сүүлд Макстроос гаргасан. Макс бас 2 дахь хийгээгүй шүү дээ. 2 дахь хийдэггүй. Эхнийхээ гараад л орсон тэгээд яаж ихнийхээ гоё хийсэн байсан. Уулын зам маань бас дахиад сайжраад ингээд илүү хурдан болох боломжтой байсан ч гэхдээ азар араас нь Норрис Леклер дээр гүйж чадсангүй. Нэрээ манай хажаар нэр аваар хийцтэй. Шууд ихнийхтэй тий. Ихнийхэн дээр шууд юуг алдаад бүхсэн алдаад шүлждэг юм тий. Тэрэн дээр бүхсэн алдаад тэгээд
Нилээ уралж байдаг те. Өөрийгөө зохиол ингээл шүү дээ. Өөрийгөө зохиол бууж ирэл дэр нэг ханны имийг өчөглөө хэлээ. Машина хараалээ. Тэгэл зогсоодог шиг шүү дээ. Яж ил тэр бүр ингээ хөвдсөн юм гээл. Ядаж нэг гайгүй хөвдчихгүй тэгэл. Тэ одоо машина хөвдөлтөө бас тэ зөвхөн уртлаа хөвдөх бас өөр те. Тэгвэл ингээ уртлаа хоёулынгийн хөвдөлтөрөөс айгуу тийм хэцүү бас. Ядаж л засахад бас хэцүү болчихж байгаа шүү дээ. Тэгээ дээр нэмээд яг одоо эргэж яг өмнөх шигээ яг тэр өмнөх байсан шигээ бас байх магадлал өндөртэй. Одоо комфорт яг тэр гоё мэдэрч исэн бол тэр мэдрэмжээ алдах магадлал өндөртэй тийм болохоор бас. За тэгээд нэг юмрхүү шууд уралдаан руу орох хоёлаа. За тэгье. За тэгээд уралдаан маань эхэлсэн. Америкийн цагаар өдрийн 3 цаг байсан баха тий. Монголд бол шөнийн одоо өөрийн 3 цагаас. Энд манай энэ шөнийн оройн 9 цагаас эхэлсэн. Тэгээд уралдаанд одоо онцлж хэлэх юм бол ихэнх нисгчд медиумтай эхэлсэн бол Шарл Леклер софттай эхэлсэн. Тэгээ Окон хажаар юм бэлээ та харттай эхэлсэн. Хэднээс харттай эхэлсэн тий. За уралдаа эхлээд эхний эргэлтэн дээр ер нь бол эхний эргэлт рүү ордог дээр тий. Бараг уралдаа шийдэгдсэн тий бараг. Тэрэн дээр юу юм бэлээ. Яг Леклер мэдээж 3 дугаар байранд гадна талтай, Норрис дотор талтай байсан учраас юу яагаад санаа нь бол чинь Макс дотроо нэг нь гаднаа штэ. Нэг нь гаднаа хоёр нь дотор тийм штэ. Тэнгүүт юу юм бэлээ. Ферраригийн ер нь санаа бол угаасаа уралдаан эхлээл угаасаа Макс Норрис шиг шахал татгшгүй ороод ирсэн шүү дээ. Угаасаа тэгнэ гэж бодсон юм шиг л. Бодсон юм шиг үлээч угаасаа тэгнэ гэд тий. Тэнгүүт тэрийг ашиглаад ерөөсөө Леклер урагшаагаал зүтгэн л гэж бодсон юм билээ. Хоёр чадвал бүр нэг рүү орно гэд. Тэгээ яг хоо трийгээ бодоод софт тавьсан. Аль хурд явъя гэд. Тэгээ яг хоо өөрөөсөө басарын хийснээр л яг хоо төлөв бол 50% байсан. Яг хоёрт орсон. Ямар ч гэсэн бодож исэн юм бол хийсэн. Дээрэс нь софт тавих одоо зөөлнөөсөө гадна салхи 100 ангираас иргэсэн бэл. Яг уралдаа эхлэнгүүтээ. Тэнгүүт нөгөө нэг хард буюу одоо хард дугуй нөгөөт нь софт байгаа шүү дээ. Хоёр төлөө. Тэнгүүт хардта дугуйтан хүмүүст одоо салхины ирч одоо солигдсноороо улам хэцүү болоо бүр удаан болж эхлээд софттой хүнд бол илүү давуу болж ирсэн. Тэр нь бас Леклерт одоо гамбл хийсний одоо тий азаа туршнаас нэг юу болсон юм бэлээ. Одоо нэмэр болсон гэх юм да тий. Тэгээд яг хөө угаасаа уралдаа эхлээл Макс шахсан Норрис гадуурн тий. Тийм гадуур боломжийг ашиглаж тий позишн авсан шүү дээ гэж тий. Тэнгүүт нөгөө нэг өмнөх спринтээр нөгөө нэг Норрис Оскар хоёр мөргөлдсөн шүү дээ. Тэрнээсээ болоод одоо гадна талтаа би гарахгүй гэд Норрис тоормслоо дотортой үлдээгээд тэрийгээр нь ашиглаад Леклер хажуугаар нь гараад тэгээд хоёрт орсон юм байлаа. Сүүлд ярьсан дээр нь одоо софтын давуу талтай илүү их барьцлаж байгаа илүү одоо сүүлд тоормсч болно илүү одоо өрөөл дарсан ч ямар ч юм гулгаж гарах магадлал илүү бага гэх юм уу тий. Тэгээ энэ дээр Норрисын ганц хэлж байгаа юм болохоор яг нэг өмнөх уралдаан дээр яг ингээд спринтээр ингээ мөргөлдөө гарцсан учраас би яагаад дотор талтай үлдсэн. Тийм хэрэгцээсэн. За тэгээд ингэж эхлээд Леклер Норрис хоёр маань нилээ үдсэн тий. За бараг 20 хүртэл үдсэн баха тий. 20 хүртэл. Арай ч юу гэж гүйц төрүүлээд яг тэнгууд угаасаа Леклерийн дугуй дуусаад мэйзэм тавиад орсон. За тэнгууд Норрис тэр дундуур нь хин хоёр гарчлаа. Мөргөлдөөнөө. Сайнз Антонилэр. Тийм гарсан тий. Мөргөлж гараад тэгээд виртуал сефти кар гарсан баха тий. Тэнгууд нөгөө нэг хартаа хийсэн нөхдүүд шууд угаассан. Угаасаа явах билээд. Чинь нэг ойролцоогоор 8 дээр мөргөлдөл байсан бас. Тэгээд нэг тэр хацаа мөргөлдсөн даа. Тэнгууд за энэ ихний хоёрыг яриа л та. Би одоо сайенс одоо ийм туршлагатай те ийм хүн одоо ийм тэнийг артаа хийнэ гэж би ерөөс бодоагүй. Тэр чинь одоо өөрийнх нь хэлж байгаа ингэж байгаа. За Антонелли намайг хараад
намайг гүйц төрүүлэх гэж байна гэж бодоод надад зай тавих юм баг гэж бодсон гэж байгаа байхгүй. Юу яриад байгаа. Харин тэр үйлдэл бас тийм л л дээ. Зүгээр толондоо хараад зүхтах юм уу ааш тий. Дандаа нэлээч наа гүйцэх гэж нөө за гэд ингээ баруун тийш болох юм аашин тий. Юу сөнөө юм ярьцсан. Тэнгүүд угаасаа нөгөө нэг стюардууд юуг нь хараад телеметр нэг машинуудын байрлалыг хараад угаасаа антеннели толондоо харах хэрэг боломж байхгүйсэн. Ингээд blind spotted байсан учраас энэ бол 100% хиний буруу гэдэг. Дээр нэмээд өөрийнх нь позишн ч биш тий. Одоо Apex дээр өөрийнх нь байр. Айл ийм хойно орж ирчихэд. Энэ мөргөө зөв шууд мөргөө гарсан. Яг нэг спринтер строл оконы мөрөгтэй яг адилхан байгаа байхгүй тий. Зүгээр л явчихснаа Apex гэдэг шиг мөрөгчдөг нас. Зүгээр торпедо орж ир мөргөөл гарсан. Тий. За ингэснээрээ тэгээд өөрийгөө алаа хийчихэж байгаа. Сайенс нэгт хоёрт ингээ Кимигийн уралдаанаас шууд дуусгаад тий. Хоёулаа гарсан. Кими бол ингээ нурагшаага одоо оноо авах ингээ ер нь боломжгүй болцсон тий. Хаашаа хоцроод замаасаа гарцсан байж байгаад. Тий. Тэгээ энэ ингэж алдаа гарснаа Science маань 5 одоо дараагийн уралдаанд Мексикт 5 байраар торгуулсан. 5 байр хашаа охорно. Дөрмөндөө ингэ заасан байгаа. Хэрвээ одоо нисгэгч 10 секундээр торгуулах юм бол уралдаанд 10 секунд авчих юм бол тэгээ өнгөрнө. Хэрвээ ямар нэгэн байдлаар уралдаанд авч чадахгүй байх юм бол дараагийн уралдаанд 5 байр торгуулна гэдэг. Одоо тэнцүү 10 секунд тэнцүү 5 байр гэдэг. Тэгээ 5-аар торгуулж байгаамаа. За тэгээд Норрис хоёр нүүн Леклер хоёр уралдаж хооронд Макс л үгс тасраа авцсан. Тэр угсаа бибинийгаа гээжуулаад тий. Яг юун дээр Стеллагийн яриа байсан л да. Хэрвээ Леклер ингээд шавар хаагаагүй бол Норрис л ерөнхийдөө Макстай баг бариад авчих байсан гэл. Тэгт юм яриа хэлсэн байлаа. Яг тухайн үед надад бол яг пейс харагдсан л та. Яг. Тэгтээ миний одоо мэдих одоо Макс гадна хамгийн сайн хамгаалдаг юм бол Леклер аягүй сайн хамгаалдаг байхгүй. Бүх лайн тий. Хамгаалтан дээр маш сайн ажилтдаг, маш сайн лайныг хамгаалж чаддаг. Тийм болохоор яг хүндээч зай үлдээдэг, өөрөө ч гоё байрлал. Маш цэвэрхнэр маш сайн хамгаалдаг. Тэгээд тэрүүгээр харин өстой би харцаа бүр ямар гоё юм шөө сайн хамгаалаад бодоод байсан. Хоёрт орно шүү гэж. Тэгээд бодчихсон чинь би бол тэгж харсан ингээд Хамилтоныг ардна шүү дээ. Манай л ямар гоё хамгаалж байна гэж явуулсан баг. Тэр тэгээд удаад нэгүүд нараас нь Хамилтон барьж ирээл цаана Маркс ингээд 8 9 10 явчихдаг. Тэгээ ерөнхийдөө Норрис эхлээд нь юунаас гараад нэг 6 тал яваад шүү дээ. Тэр хоёр ингээд одоо Макс одоо тасарсан байл юу. Тэгээд яг гүйц төрүүлэл гараадсэн ч үгүй 10 болчихсон. Максын холдоод явцсан. За нэг тийм уралдаан басан. Тэгээд би энэ дээр бас нэг юм хэлэхээр яг нөгөө дугуйнуудаа сольсон шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг Леклер ахаад урд нь гараад ирсэн шүү дээ. Норрис. Тэгээ Норрис болоод энэ удаа одоо софттай. Тэнгүүт Леклер болохоор мэйзэмтэй. Тэнгүүт Норрисын софт нь 6 лап ч явцсан хуучин софт байсан юм байна. Өмнө квадад ашигласан. Тэгээд хэрвээ та бүхэн анзаарсан бол за нэг 5-6 тойрог нэлээд үтсэн дээ. Бүшлээд Леклерийг тэгээ бархаа байлаа за миний дугад тусчлаа гэд. Тэнгүүт нэг юм гарч ирж байгаа. Дундуур нь 20 дэх тойрог дээр штэ. 21 дээр баг нэг black and white авчихсан. Тийм. Нэрээ тэгсэн тий. Леклер өссөн юм. Толон дараа ард явж байгаа мөртлөө наатах чинь track limit болоод ш наатахаа мэдээллээрээ гээд. Тэнгүүт би бүр энэ бас нэг Макс ингээл хараал явж явах юм аа гэд. Нисгчд айхтар байгаа шүү. Тэг яг толон нь ардаас нь гарч иртэл 6-аас яг гарахтай панк гээл даваал гарч ирсэн тий. Тэгээд Норрис нэр бас тэгчихсэн. Яг 19 дэх тойрогон дээр юугаа аваад тэгээ ерөнхийдөө бас нөгөө нэг дайрж исэн юм бас жоохон дарагдаад. Тэгсэн л ахал та. Уусаа яг алтж гараадс тий. Тий. Тэгээд энэ дээр бас яг ингээл өөрөө чадаг болохоор дандаа тэгдэг л дээ нисгч нар. Зүгээр санаа нь болохоор ингэсэн байна. Энэ бол ингээм тэнэг дүрм гэдэг. Бид нар уралд гिचээ тэгээ яг уралдаад мэдээч хүн ингээл 100% дайрж яхад ингээл дандаа л ингэх одоо лимитэн дотроо байх хэцүү шттэ бас нэг алдаа гаргана. Яг мэдээж би арай хитрхи илүү алдаа хийсэн байх л та гэж бодож байгаа юм. Гэхдээ энэ дүрм бол өстой утгагүй дүрм гэдэг бас нэг хэлээд авсан. Харин надаас тань зөв дүрмш тарагддаг шүү дээ. Амагийн зөв дүрмш та. Тэгэхгүй л тэгээд квали дээр ингээл хитрнгүү торгоол цаг нь хасаад байдаг мөртлөө уралдаан дээр хасах цаг нь хасаад яах вэ тэр байрлалаар явж байгаа юм чинь.
Тэгэхээр ингэж тэргүүрээ даваа байдал болоод байвал бүгд л гарч яваад. Харин тий. Уучлаарай гэж даваал. Тий. За тэнгуут би энэ дээр нэг юм хэлэх гээд нөгөө нэг 2 дахь удаага Норрис Леклерийг хөөж явахт дугуун дуслаа гэдээ ясан чинь инженер нь за жоохон байж каркас хөрөөд тэг угаасаа бид нар Леклерийг барьчихна гэд. Жоохон байж гээд. Тэнгуут нь би ёо баавартай юм аа гэ. Тэгэхээр Леклер угаасаа ингээд яг DRS дотор яваадсэн шүү дээ. Тэгэл Норрис жоохон юугаа хөрөхгүй бол удаал гэсэн чинь баг 4-6 секунд л тэгсэн. Тэгэл би за гаагүй байна гэсэн чи яг ийм яриад би бүр ямар баавартай байна гэд. Тэгээ яг энэ дээр угаасаа юу гарч байгаа байхгүй машины ялгаа амар гарч байгаа байхгүй. Энэ бол цэвэр машины 5 лап болоог бах 6 секунд хөрцөн. Харин. За одоо хөрчлөө push гээл 5 лап болсон чи ард нэрсэн. Би бүр Бол уул нь гэтээ яг ингэснээр Леклер өөрийнхөө уралдаа нэг аварж подиум дээр гарсан л та тий. Тэгснэр нь бол яг тий софт технологи маш сайн уралдсан тий чинь. Хэрвээ яг дагаад медиум дараа софт гэсэн бол угаасаа лизинг гүйцэгдсэн байна. Хоошоо нэлээд хоошоо хаасан баг. Тий. Бараг Хамилтны хард орох байсан да. Хамилтнаас гүйцэж үтсэн шүү тий. Бараг Хамилтны хард орох байсан. Тэгэхээр яг айгу зөв уралдаан зөв өөрөө ч тэр софтынхаа менежментийг дууны менежмент айгу сайтай тэгээ тэрийг сайн хийсэн. Тэгснээр максимум төрүүллээ бас өөрөө ч сайн уралдлаа өөрөө 3 подиум гаргалаа тэгээд. За тэгэхээр миний гол санаалыг энэ л байсан. Зүгээр Макларны машины запас л үнэхээр амар байгаа. Ярилдаггүй. Зүгээр л тойрогт 1 секундыг идэж ин амар байгаа сте. Нөгөөх нь зүгээр нэг ийм арын юуны машин биш зүгээр Ferrari-г идэж ууж тэгнээс. Уул нөгөөт нь дугууны давталтай байдаг тий. Уул нь илүү байгаад байдаг. Social medium-тэй софт нь хүчээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр л алж идэг нас. За тэгээд энэ хоёрын дараа Хамилтон бол угаасаа энэ уралдаан зүгээр үзэгч байсан. Манай хоёрыг урд хараал энэ хоёрт гоё байлж энэ. Ардаас Оскар байна уу? Болог байна гэл. Тэрсээ өөртөө сайхан ингээл жолооч таксины жолооч чигээл явсан. Яг энэтэй адилхан Оскар маань бас ерөнхийдөө араас Рассел байна уу байхгүй байхгүй за ингээл. Тэр чигт ямар тийм бүгд ямар тийм төв чимээг өөрсдөө болгоно хэлвэсэн тийм өөрсдөө л явсан. Тэгээ яг бари шахээ бүслийг гэсэн юм иж байхгүй тийм. Оскар инженер нь яг эдгээр тойрог дөрөлээ. За Рассел одыг андеркат хийх боломжтой юун дээр явж яахан төрүүлж орох юм гэсэн. Зүг шууд орё гэдэг. Тэгээд төрүүлж ороод ямар ч андеркат хийхээс хамгаалсан. Тэгээ Оскар оронгоо шууд Хамилтон ороод тэнгуү шууд Рассел урагшаа гарсан гэсэн буцаад ард нь ороод. Тий. За нэг юм болсон да. Тэгээд Стеллагийн уралдаан дуусны дараа ярихад бол ерөнхийдөө Пиастригийн юу хинийхээс Норрисоос бараг секунд хойно темп нь пейс нь нэлээд хойно байсан. Тэгээд энийг одоо бид нар одоо инвестигейт хийж судлаа яг юунд юм байсан. Ингээд тэг яг хүмүүсийн өөрсдийнх нь яриагаар болохоор одоо аналитикүүд яриагаар шүү дээ. Пиастри ерөнхийдөө нөгөө нэг чемпионшип дээр урд байгаа учраас нөгөө нэг гүйцэж явж байгаа менталитетэй биш нөгөө айлуулах ингээд сейф хамгаалах гад тэр тал руугаа хитрхи гүнзгий ороод нөгөө нэг юм пашн дайр тим алдсан байна гэдэг. Хурц юм алдчихад ингээл за би нэг аваар хийчихгүй хүн шиг л нэг оноогоо зулгаагаал явж ивэл за Норрис тэттэй байгаа юм чинь за надаас тэттэй оноол нэг нөхөж авах юм байна гэдэг. Нэг тийм тооцоол хийгээл жоохон толгоон дотроо жоохон ингээд гүн суучаад явахгүй байна. Энийг одоо алилах болоод өмнөх нэг гоё тий ингээд юуч болоог шиг гүндүүгүү тий Пиастр тэрийг одоо босч авчрах хэрэгтэй байна. Яг өөрийгөө алдчихад байгаа юм. Тий яг өөрийгөө алдчихлаа. Тий яг нэг бодол дотроо бөөн тоо бодоол ингээд за тэр тэд явж байгаа би одоо яах ёстой лээ гэх тийм бол бодоод ирээсөө. Тэгээ бидний одоо мэддэг яг Пиастри одоо бичлээд байгаа хөөх. Тэр чинь өмнө яг л одоо Кими Райконентэй одоо хайцуулж байгаа тэрэн шиг тий ингээд яг иймэрхүү гэсэн чинь манай байхгүй бас л жоо. Яг нь юу л бас байгалах л та туршлага гэдэг бас байгаа х та. Нэг өнөөдөр нэг юу комент уншижсэн чинь бас хүмүүс битсэн байсан би нэрийг мартчихлээ. Яг Норрисыг яагаад Макларен ингээд бас нэг илүүд авч үзээд байгаа гэхэлэр Макларен 2-3 жилийн өмнө хаана байлаа те. Яг тэр үед нь Норрис ингээд багтаа ирээд те байсан. Тэгэл тэр үед нь бас ингээд хэцүү үед нь голж яваагүй те. Тийм болохоор бас ингээд трийг нь хүндэтгээд
гээд Норрисыг илүү дэмжиж байгаа юм магадгүй шүү гэд тэгсэн байсан. Бас гоё point. Тийм бах. Баярлаа. Бас тийм ч гэж магадгүй гэж бодогдсон шүү. Одоо Рикардо энтер бол тэгэл гэл хаяал явцсан штэ. За энэ чи бүтэхгүй юм байна гээд. Тийш манай ч өөрөө Реногоос хаяад байж байгаа тий. Тэгээд Макларен дээрээ тэгсэн за ер нь болио тэгээд яваад тест тий. Макларен ч гэхдээ Рикардог явуулчлаа өөрсдөө явуул. Бараг өөртөө явуулсан л. Тэгээ Сайнц явчихсан тий. Тэгээ Сайнц ирсэн баха. Рикардо яваад Сайнц ирээд тэгээ Оскар. Сайнц яваад Рикардо ирсэн юм уу? Тийм баха. Тэглүү. Тэр байсал шүү. За ямар ч тэгсэн тийм басан. Уралдаа маань тэгээд Макс төрүүлсэн. Бас ганцаараа уралдсаар байгаа л ер нь бол. Гэхдээ урлагийн дундор одоо яг юу яасан те? Бүх багууд ер нь хард удлаа байна гэдэг. Тэгээ ер нь хард ерөөсөө уулын бүгдийнх нь стратеги ер нь бол тэгэл medium hard байсан. Тэгсэн чинь medium угаасаа гоё болоод те medium одоо ярьсан. Тэрүүр яг гоё болно гэжсэн чинь одоо тэр салхи одоо бүх юм өөрчлөлтөө цагаагаар юм байдал өөрчлөлтөө тэгээд hard нь итерхий хатуу болж таарсан. Тийм дундаас стратеги шүү солиод нэгээ баг дагах маягаар те. Тийм тэнгууд шууд одоо mediumтэй явж байгаад маань тулт 30 гартал. Ер нь бол 22-оос 28-ын хооронд ер нь medium солино гэдгсэн байсан чинь тэр нь бүр 30 гараа. Тийм soft нь 22 баг 3 дэх солигдсон те. Тэгээд 30 гаргаж ирээ. Тэгээд бүгд одоо ялангуяа урд байгаа хэд бол нэг Q3-т уралдсан хүмүүс л бүгд хэрэгэлсэн софттай гарч ирсэн. Гэсэн мэтлээ тэрүүгээр дуусгацсан. Тийм тэрүүгээр явж асуудалгүй. Энэ дээгэн дугаар маань жоо халуун байлаа. Перелигийнхэн алдаа гаргасан гэж. Тэ ээлжит нэг. Тийм ээлжит нэг алдаа гаргасан. Хит сайн юм чи тэрийгэ жоохон итгэхгүй байх шиг нэ. Энэ дээгт угаасаа C1 2 3 баг ирсэн үү? Тэгсэн баха. Би дугууны C1 2 3 ирсэн баха. За энэ уралдаан дээр нэг одоо Рассел маань одоо 40 саяын цалин аваад жоохон уралдсан байгаа тий. За мууч явахтай нэг юуг жоохон таараа эцэлтэй. Квалига таараа үйгээл тэгэл угаасаа урагшлах юмч боломж болж чад. Өөрөөсөө ярьслах юм. Одоо үед ер нь бол Q3 тэгээд эхний тойрог 2 дээр л уралдааны хөв зэ шийдэгддэг болчлоо. Гүйцэтгэл хэцүү болцсон гэж ярьж илээ. Тэр ер нь бол Рассел өөрөө юу? Тий, өөрөө тийм ярьслах байсан л дээ. Яг тийм хэлсэн л лээ. Тэгээ бас яг одоо бидний харж байгаа бас бараг л үнэн болж байгаа л та тий. Яг quality дээр хин сайн хийсэн тэгээд эхний тойрог дээр хин байраа авч үлдсэн ерөөсөө тэр нь л ерөөсөө хөвзөө шийдчихэд байгаа. Тий, уралдаанд ерөөс эхний тойрог гараал P1-т байсан хүн бол тэгэл тэр чигээр аваад тий ямар боломжгүй болчих жоох шүү дээ. Тий, нүүт надаг болчихно хэл. Араас нь хөөх зөө байгаа зөө. Хөөхлөө дугуй. Ажил нэг 10 хэдэн хоорондоо алцсан. Тий. Тэгээд ингээд Макс ман төрүүлсэн л Андо 2-т орсон. Шарль Леклер 3-т орсон. Тэгээд Шарль Леклер driver of the day. Тэгсэн тий. 4-т Hamilton, 5-т Piastri, 6-т Russell, 7-т Yuki маань ороод ирсэн. Yuki ашгүй бас сүүлийн 3 уралдаан мараг онооцолгоч үү те. Бас хөрхөн. Тэглээ. Одоо яг юу л яагаад бас хүмүүс ярьж байгаагаар Red Bull-ыг одоо ер нь машин аягуус ирчихжээ. Апгрейд хийгээд Mix. Тий. Аягуус ирсэн. Одоо та нарын бидний өмнөх хагас тарсан маш одоо Red Bull одоогийн Red Bull-ээр өөр болцсон гэдэг. Яг одоо ингээд нэг харахаар нэг 23-ны Red Bull иргэд ирсэн юм шиг тий. Саяны уралдаан дээр бас яг нөгөө 2 ардаа уралдаад ингээд бие бинийгээ удаашруулсан болохоор яг хол тасарсан. Гэхдээ яг уралдсан бол бас яах ч байсан юм бэлээ. Мэдгүй л дээ зүгээр яг тгий санагдсан. Тийм мэдрэмж өгсөн. Тэгээд дараагийн уралдаанууд дээр нэмээд Red Bull-ийн сайн уралддаг зам, Max-ийн сайн уралддаг замууд байгаа. Харин тэгээд эсэргээрээ одоо болох 5 уралдаан дээр түрүү жил Оскар Piastri маш муу уралдсан юм билээ. Яа, тийм үү. Одоо дараагийн уралдаан Мексикт шүү дээ. Зогтгоо замууд байна гэсэн. Тийм билээ. Дараагийн уралдаан Мексик, Бразил хоёр түрүү жил болохоор хоёулын дээр 8 дугаар байранд орсон. Тэгээд юунд Лас Вегас 7-д орсон. Катар талаар 3-д орсон байсан. Тэнцэл ганц гайг уралдсан. Тэгээ Абу Даби болохоор 10-д. Тэгэхээр хүмүүс за одоо ингэчлээ. Урд байгаа хүмүүс маань одоо нэгт явж байгаа хүний одоо муу уралддаг замууд ирлээ. Одоо юу болж байна? Дээр нь нэмээд одоогийнхөө өөрийнхөө форм маш бас ер нь бол жоохон тааруу байгаа. Тийм болохоор
энэ удааг явах юм болох вэ? Норрис одоо гүцэж ирэх үү? Эсвэл энэ хоёр маань ингэж явсаар ягаад одоо өдийг хүртэл нэг хийсэн Папая Ролс маань Макст гүтгэх үү? Аюу олон юм ярьж илээ л дээ. Бас дээр нэмээд 2007 оны бас юу яриад илээ. Хоёрыг тий. Алонзо Хамилтон алдсан. Экономик Кимиракийн аварга алдсан. Тэр шиг хин Зак Браун ч гэсэн яг бидний толгой дээр 2007 оны алдсан юу бол байгаа. Тийм байх боломжтой. Тийм учраас бид одоо илүү ажиллана гэдгийгсэн байсан. За нэг нисгчдийн оноог танилцуулах юм бол Piastri 346 оноотой. Norris 332, өөрөөр хэлбэл 14 оны ард. Тэгээд Max маань 306. Өөрөөр хэлбэл Piastri-гаас 40 оноо л. 40. Үндсэндээ 2 төрүүлээд Piastri нэг оноо авахгүй ч юм уу тэгтэл нэрчгээл тий. Сая өнгөрсөн нийт 4 уралдаанд 63 оноо одоо гүцэж ирсэн гэх юм уу. Оскар Piastri дээр 63 оноо гүцэж ирсэн. Тийм байлээ. Макс чинь ерөөсөө 2 уралдааны өмнө 100 эдтэй байсан юм лээ шүү дээ. 104 мөр. Тий. Одоо чинь 40 болсон. Тэгээд юм байна. Баг зэргийн л одоо сонор сэрэмжих юм одоо тийм алдаа гаргахад ерөөсөө нөгөөх нь ардаас нэг үзэл ирэх. За нөгөө талаас нэг багуудын маань өрсөлдөөн бас гоё болж байгаа. За яг хэдийн Макларен ингээд констракшн авцсан ч гэсэн 2 дугаар харин Mercedes 341 оноотой. 3 дугаар баринд Ferrari 334 оноотой. Тэнгууд Red Bull 331 оноотой ингээд. За энэ гурван маань ингээд ерөнхийдөө нэг 10 онооны дунд 3 баг алдцах гэдэг. Хин хоёрт орох вэ? Тэ энэ хоёрт орох вэ? За энэ хоёрт орох гэдэг чинь бараг л 100 хэдэн сая явах шүү. Тийм бас л нэлээд сайн зэрэгтэй тий. Тий мөнгөний зэрэг байгаа. Тийм учраас гад жолооч нар ч биш энэ багийн дунд бас алаан болох нь ойлгомжтой. За энэ дээр мэдээж гол дурдах хоёр хүн бол мэдээж Kimi Tsunoda хоёр байна. Энэ хоёр маань хэр сайн оноо авч чадах вэ? Багтаа хэр тусалж чадах вэ? Тэ. Мэдээж яг Max Russell хоёр бол оноо автгаар аваа явна. Тэнгүүд энэ хоёр нэмэр болж чадах уу? Багтаж одоо нөгөө талд бол яг Leclerc Hamilton хоёр бас тэр хоёул оноо аваад явна шүү дээ, тэ. Үгүй Max нөгөө P7, P6 гэж Hamilton бол тэгэл оноо авчих байх тий. Дундуур алтан дундчаа гэж яваад байна. Тий. Нөгөө хоёр маань бол савлгаатай шүү дээ. Гид 19 мөр байсан юм шиг байна. Тэгснэ гид 4 5 явж байгаа шүү дээ. Ер нь яач магадгүй. За ерөнхийдөө ингээд багийн юу харах юм бол Williams 111 оноотой ерөнхийдөө ингээд 5 дугаар байраа ерөнхийдөө хадгалаад үлдэх нь бараг л ойлгомжтой болсон байна. Тэнгүүд ард нь байгаа Aston Martin 69, Racing Bull 72-тай. За энэ хоёр бол ерөнхийдөө өрсөлдөн. За энэ дээр тэгээ харин Sauber орж чадах уугүй. Одоо Bortoleto Hülkenberg хоёр ингээл ямар нэгэн байдлаар ингээл P10 9 ороо ингээл оноо цуглуулаад байвал бас гүөх газар байхгүй 10 онооны зүрх юм байна. За тэгээд энэ жилийн одоо юу гэдэг лээ? Сүүлд орхлоо. Баяад бол угаасаа ингээ Альпин ойлгомжтой болчих шиг боллоо. Одоо нөгөө нэг нодлонгийнх шиг л дабл борон дунд дабл подиум хийдэг юм бол гинт тий. Нэг уралдаан зүгээр подиум Макси ард хоёлоо ороод зүгээр фронк гэл тавраад шүү дээ. Тийм surprise байдаг юм бол за ингээ ихэд хамгийн сүүлийн баг болох нь ойлгомжтой болчихлоо. За тэгээд яг уралдааны дунд ганц хоёр дурдах юм гэвэл Lawson одоо Tsunoda хоёр бас хоорондоо бас бифт авалцаад авсан. За quality дээрсэн баха те Tsunoda Lawson албаар миний урд ингээд юу яагаад зам хаал. Тий. Үдгэлээ. Ингээ юуруу орчих юм дээр бас удаж ингээд надаа ингээд муухай салхиа үлдээлээ те. Тэргээд хэлээл авч байлээ. Байнга л ингэж идэг хүмүүс л ийм л хүн байсан маш тэрээ тийм ирсэн. Ийм л хүн байсан. Бид ч тоохгүй тэр гэж үү те. Tsunoda тийм ярьслагдсан байлаа. Тий. За тийм болсон. Өөр ч одоо тэгээд нэг хонц юм болоогүй дээ тий. Нэг дурдчихаар. Нэг төмсөртэй юм бол санагдахгүй байна гэж тийм санагдчихгүй байна. За тэгээ одоо нэг ирэх 5 уралдааны маань нэг одоо ганц гоё асуулт байна шүү дээ. За ингээд Макс одоо ингээд аврагын юунд ороод ирсэн юм уу? Үзэгчтэй юу гэж бодож байна? Би нэг амлалт өгсөн байгаа.
Хэрэв Макс одоо энэ байдлаар ингээд төрүүлэх юм бол Максийн холбоотой ямар нэг шивслэх нэ гэж. Тэгсэн чинь нэрээ манай нэг хүн комент бичсэн тест. За сая Остны Гран При үзлээ. Ганаач бараг шивээсээ сонгож ирсэн дээр юм шүү дээ гэх. Нэрээ бас боддог санаа шүү. Эртнээс нь гоё болчихлоо. Өөдөө нэг тийм санаа бодол орж ирсэн, зурс орж ирсэн л дээ. Гэтэ би дотроо зүгээр за яг уу тэгээд төрүүлчих юм бол надад амар гоё. Үнэхээр баярлалаа те. Үнэхээр Макс Финэд баярлалаа. Тэгтээ зүгээр ягаад чинь олон жилийн спортын юм үзсэн болох төр чим мухарцэг ч юм уу те цаанаас нэг чинь ойртож ирсэн гэсэн үсрээл за үсрээ 2 дахь баримт л оруулах. Нэгээ бол Макларен өөрсдөө ингээ ямар нэгэн байдлаар төрүүлгээ бол Макларен бол авах болж байна. Тэр үнэ чинь хэлсэн шиг те одоо аль нэг нь угаасаа нөгөөтгөө гүйцэх боломжгүй болоод Макс араас нэрвэл одоо угаасаа нөгөөтгөө хамгаалдаг л тухайн үед джентльмен гэрээсэн л те хин урд байна тэр нь орно гэсэн юутай ч юм уу. Тиймэрхүү юм болоод өөрсдөө юу юм болоо? Одоо ерөнхийдөө ингээд нэг 1-2 юу уралдаан л үгүй. Тий. За тэгэл Норрис чи чадвал урднагаар Пиастри чи чадвал урдах юугаа хадгалаад үл. За тэгэл тэрнээс хойшоо сүүлийн 3 уралдаа ерөөсөн нөгөөдг нь хамгаална шүү гэх. Нэг тийм хүн нэр юм байна тий. Тийм л мó. Яг л тэр хоёулаа одоо юу гэдэг хоёулаа урд байх шанстай тий. Хоёулаа нэг одоо дундаа Максыг оруулах гэхэд стратеги юм за дандаа заавал илүү одоо давуу талтай байна. Юу ч болсон байна. Тийм болохоор 2-9-ийг нэг боллоо. Тэгээ нэгнийг хамгаалаад ямар нэгэн байдлаар бүр болохгүй бол Перес шиг хамгаалчих шүү дээ. Урд нь орчих юм бол те нэг нь үлдэх цаахан гэж питэн дээр хүлээж аваад ардаас нэрэнгүүтэнд барьж аваад гэсэн. Тэгэл Перес хамгаалчих хийж болох учраас тэгээд тийм ярьсан баха. Тэгээ тиймэрхүү юм болохоо тэгээд одоо Макларны хувьдсан тийм бурхан мартсан заяа гэж яриа байхгүй л үү. Өдөг бол баг энэ нэрээ хинний аваргаа гэж хэлсэн. Гэт голоос Макс гарсан аваргаа. Тэгэл бас яг хоо тест хогч л байна. Тийм спортын төвхөнд бас амар камбэк болно. Тийм амар камбэк болно. Нөгөө талаараа Макларнд амар том одоо ямар сургамж авдаг юм бэ та. Тийм. Яг тэр 2007 оны гэж яриад байгаа. Тэрэн дээр би бол гэж боддоо ш. Тэр бол зүгээр угаасаа л албаар л өгсөн юм. Өөрсдөө муудаа алдсан биш зүгээр нэг одоо юу гэдэг алдаа гаргаад одоогийнх шиг ингэж явж байгаа тийм алдаа гаргаж алдсан авраг биш зүгээр нөө тохироо нөгөө аюултай хэрэг болсон шүү дээ. Малгалсан. Тэргүүрээ зүгээр тийм тохироо зүгээр тийм Макларен зүгээр за танах авраг авахгүй шүү. Гэтэ та хоёр нисгч чи оноогоо авч үлдэн багийн оног хасна гэдэг. Тэгтэн нөгөө хоёр нисгчнийх оноогоо авч үлдэж 2-3-таа орлоо. Тэгтээ авраг авах нөө нэг илүү авахгүй учраас Кимид ингэж оноог нисрээд нэг оноо илүү тооцоолж гаргаж ирэл тэгж өгсөн. Тэр бол яг ер нь баг баттаа. Тийм болохоор тэр 2007 оны хол угаасаа ямар ч хамаагүй байна. Арайч тийм одоо бол тийм тохиолдол байхгүй гарч ирэхгүй байна. Арай пессимист үдэлтэй байна гэдэг Макс Фини гэдэг шээ. Нэг бол иймэрхүү хүмүүс ингэж ярьдаг байхгүй. Чи пессимист юм ингэж яриад. Гэхдээ би болохоор үүдээс нь үгүй энэ бол реалист гэж хэлдэг. Бодит байдал юм байна. За та үзэгчдээ та бүхэн ч гэсэн одоо бичээрэй. Тэгээ одоо Макс маань ингээд аврагын төлөө одоо ороод ирсэн үү? Одоо шанс нь хэр вэ те? Нөгөө талаас одоо Piastri, Norris хоёр маань одоо цаашд хэрхэн уралдах бол одоо түрүүн одоо битээр нэлээд хэдэн одоо таамаг төвшүүллээ шүү дээ те. Одоо джентльмен гэрээ хийцэн байх. Одоо түрүүний мөргөлдөөс одоо Norris ямар нэгэн одоо үр дагаврыг авч үлдсэн гэдэг те. Энэ болгон дээр та бүхэн ямар бодолтой байна? Бүгдийн сайхан бичээрэй. Хэдүүлээ гоё ярилцъя. Одоо бас урилал дуусгаад 5 уралдаа үлдчихлээ. За бид бүгдийн за бас за яг нодлонгийн тэр юг сүүлийн хэдэн уралдааныг тооцол бас өмнө үзэж байгаагүй гоё улирал болж штэ тий. Яг эхлээд нь бол угаасаа ойлгомжтой яг бол Макларен байг төрүүлээл тий. За ер нь л жоохон boring season болчлоо гэсэн чинь Макс эргэж ирээд харин өстой өнгө нэмээд гоё болгож байна. Сонирхолтой болгож нөлөөлөг. Үзэгчд одоо үзэгчдийн хувьд тий ерөөсөн үз дэмжигчнэрийн хувьд сонирхолтой гэж. Тэгэхгүй одоо ингээл төрүүлээ нөгөөт нь тасраа алга болчихвол тэгээд Мерседес Росберг Хамилтон шиг болчихно гэсэн сонирхолтой биш. За. Ямар ч гэсэн энэ хэрэг бариад авлаа. Тэгээд ойртч одоо ингээд тэгээд багалзуурж эхэлчтэй ингээд нөгөөт нэг уцаа ингээд чангалж эхэлж байгаа хэрэг. За яах гэдэг вэ? Хоёр тийм таахгүй шүү. Ерөөсөө хоёрын зөвхөн хоёр уралдаан биш шүү гэж орж ирж байгаа нэг таатай байна гэж. Тэгээд Макс ерөнхийдөө бас сэтгэл санааны хувьд ч айгүй гоё ах шиг л тэ ерөнхийдөө ярьж мэрж байгаа юм ч гэсэн ялчгүй нөгөө нэг машин бас ингээд
болоод байгаа болохоор ингээд өөрийнх нь хүссэн юм нь бас биелээд байгаа хэл та. Тэрэн дээр одоо микс яг нэг инженер сүртэй хүн ирээд бас юм гоё өөрчлөж боллоо тий. Багийн урамсгалын хөвчсөн байхаас арай илүү таатай болсон гэж магадгүй аль талаасаа тий. Тэгэхээр бас нэлээд өөрчлөлөөрөө тэр өөрчлөлтүүд нь одоо ингээд Red Bull-ийн хувьд зөв болж харагдаж байна. Зөв тал руугаа зөв чиглэл рүү орсон юм шиг. Тэгэхгүй сүүлийн нэг одоо улирал хагас ер нь бол тэгэл яг уруу тэр чигтээ ороодс тий. Уруудаал гэсэн тэгэл. За тэгээд нэг юм ихүү. Тэгэхээр манай хүмүүс маань одоо яг одоо subscribe дараарай. Тэгээд бүгд комент дээр бүх комментиг уншдаг шүү бас. Тийм комментуудаа цуглуулж байгаа. Тэгээд нэг уралдаангуу 7 өнөөр бас ахаад уралдаангуу дугаараа хийн. Тиймээс та бүхэн коммент бичээрэй, асуултуудаа шидээрэй. Бид гур цуглуулад авч байгаа шүү. Энэ 7 өнөд маань шууд одоо энэ 7 өнөд шууд Мексикийн уралдаан. Тийм Мексикийн уралдаан шууд байгаа. Тийм. Бас Мексик маань бас их гоё сонирхолтой замтай. Тэгээ гараас гараад маш урт шулуун байдаг те. Тэр шулуун дээр ер нь бол шулуун ороод 2-3-наас ойрхон юм иргэлттэй. Тэгээ ахаад шулуунтай. Тийм. Сонирхолтой. Тэнгүүтээ бас юутэй. Би Бразилд анараад Интерлагст анараад те. Нүн нодлон бороо ордог чинь юу штэ те. Тийм. Бразил штэ. Тэр шиг утчихлаа. Ер нь л бас сонирхолтой уралдаан болдог. Үзэгчдийн хувьд ч гэсэн их тийм те. Гоё цэнгэлтийн номдор явж мал цирктэй хувьд ч гэсэн их. Тэр шил айгуу гоё те ингээд. Юуны доогоор явдаг. Үзэгчдийн суудлын доогоор. За би нэг юу яасан юм. Одоо нэг нисгчд хоорондын нэг хайр зүү хайд гэж яддаг шүү дээ. Тэрний одоо байдал ямар шиг байгаа бэлдсэн. Энэ бол яг квалигаараа яг үндсэн уралдааны квалигаар. Тэнгүүд Норрис 10, Piastri 13. Ерөнхийдөө Piastri бол квалигаараа илүү юм байлээ. Leclerc 16, Hamilton 7, Verstappen 20-0. Russell 23, Antonelli 3, Alonso 22-1, Gasly 15, Ocon 10-12, Бэрүн илүү. Тэнгүүд болж шүү дээ. Тий, Lawson 5-15 хажаар 15 илүү. Sainz 12-10. Sainz Albon-оос одоо илүү бол эхэлсэн байлаа. Сүүлийн уралдаанууд дээр. Тэгээ Hülkenberg бас Bortoletti одоо 10-13-аар ялагдчихж байгаа юм байлаа. Тэгэхээр хоёр руки маань Vermin Bortoletti хоёр маань багийнхаа ах нарыг бас гүвж байгаа юм байна. Давуу явж байгаа. Тэгэхээр дээр нэмээд руки дээр нэмээ маш энэ одоо хаас юу ярих чинь Sauber хоёрын чинь машин маань өөрснөө бас тийм амар тийм одоо юу гэдэг элит машин бол биш. Бас боломжтой тайлбар. Тийм тэгэхээр одоо тэрэн дээр одоо яг зөөрөх гаргаад ингэж нэхлэр чинь бас сайн ирээдүйдээ гоё рукинер байна. За ойр нэг фэнтезигээ ярьсангүй нэг дурдаа явчихгүй. Тэгээд бүр мартсан шүү дээ. Яана. За Америкийн Гран При дээр RP Racing манай ажлын Унгар залуу 262 онцгоор тэргүүлсэн байна. Тэгээд муу жалууд 2-т 258 оноотой, Team Getseg 248 оноотой. Ингээд эхний 3 байранд орсон байна. За би 5 дугаар байранд 207 оноо авсан. Тод Монлавч аялж яваа тулгаа маань 192 оноо авчээ. Холон маань 189 авсан байна. Миний 11 дугаар авсан байна. Гана 10-аар авчихсан гэж байна. Гана маань сая юун дээр хэд орсон юм бэ? PC 25 авсан ба шүү дээ. 25. Оо за чи одоо сүүл сайз гараа авчихсан. Окей асахтаад. Тийм Hülkenberg Piastri асахтаа. За. Одноо маань 40 дугаар 65 оноо авсан байна. За тэгээд энэ бол зөвхөн Америкийн Гран При те. Нийт уралдаанаа харах юм бол Trustin Piastri маань 4017 оноотойгоор эхний байранд явж байна. Тасархаа явж байгаа юм шүү дээ юу? Тийм. Дараа нь тулгаа маань 3784 оноотой 2 дугаар байранд, RP Racing 3684 оноотой 3 дугаар байранд. За би одоо 4 рүү орж ирсэн байна. 3486 оноотой.
Тэгээ амар хурдан гүйцээд орж. Амар хурдан маань 5 руу унсан байна. Тэгээ Pre-Rookie, Motorsport 6, тэгээ Skybox. За нэг энэ дараалтаа явж байгаа юм байна. Юу яасан байгаа үзэгчтэй нэг одоо 5 уралдаа үлдсэн байгаа учраас ерөнхийдөө нэг чипнүүдээ сайн ашиглаарай. Тийм. За ялангуяа нэг no negative entry-ийг эрт ашиглахгүй бол одоо нэг бороо ордог Бразил төр ч юм уу те тэрнэр ашиглаад би бол сая энэний уралдаан дээр юу ашигласан нэг 3x өржүүлдэг юу ашигласан. Гэхдээ харамсалтай нэг Piastri дээр өгсөн чинь сайн оноо авч чадаагүй. За тэгээд бас би юу гэж бодсон юм аа. Би Piastri-тэй тэгээд McLaren-ы машинтай байсан. Тэгээд McLaren-ыг ерөнхийдөө одоо ингээ хоорондоо алцаад эхлэх байх гэж одоо ерөнхийдөө хаяад оронд нь шууд мөнгөөр нь Verstappen-ыг аваад Verstappen угаасаа хооронд орцсон байгаа гэд. Тэнгүүтээ нэмээд Alonso, Bortoleto Sainz гэсэн бас нэг mid range бас P10 руу орох боломжтой нэг хэдэн нисгчийг авцсан. Тэгээ бага алхтаар рейсинг бүлийг аваад. Манай лиг чинь 49 хүнтэй болсон юм шүү дээ. Олоола. Аюул боллоо маань. Гоё байна. Зарим нэг хүмүүс маань яг сүүлд орж ирсэн хүмүүс байгаа юм шиг байна л да бас. Сүүлд бас нэг линк асуугаад байсан тий бас нэг линк орж ирсэн бас тий. Тэгэхээр одоо энэ жил ингээд анх удаа хэдүүлээ юм чинь эх жилиг хүрэж галаа болох тий. Одоо эхний жил одоо энэ жил туршлага өрнөлөө дараа жил илүү яг яах хэрэгтэй юм бас хүмүүс ойлгочих واخ. Наанд жил нөгөө нэг чипнүүдээ яг ямар үед ашиглах хэвээр яаж яв оноо өгдгийг те тэрийг нь ойлгосон болохоор гоё болж байгаа хаа. За тэгээд ингээд үзэгчтэй фантазигаа хийгээрээ асуултууд байгаа явуулаарай, лайк дараарай, subscribe хийгээрээ. Тэгээд Австрийн уралдааны талаар сэтгэлдээ үлдээгээрээ тий. Юу талагдав юу бас орхитуулсан байж бас магадгүй. Бид яг одоогийн байдлаар одлоод орж ирэхгүй байна. Тэгээ гараа явахлаар орж ирдээ ер нь. Тэ? Тий, гараа явж ирлээ. Тэрийг гэж яг тийм юм болчихоос яг комменттэй бас үлдээгээрээ. Тийм гэсэн шүү бас. Тэгээд дараагийн Мексикийн уралдааны ревювер бид гуруулаа байх бах. Тэгээд дараагийн уралдаанаар дахин уулзлаа. Түр баяртай. Түр баяртай.